Өчтөр эмч нарын төлөөлөл мэдээлэл хийж төсвийн хэмнэлт нэрийдлэр халдварт сүрье, сэхэн амьдруулах зэрэг хүнд нөхцөлд ажилладаг эмч цэвэрлэгчдийн цалин хасч эхэлсэн тухай мэдэгдсэн байна. Энэ бол одоогийн эрүүл мэндийн спортын сайдын тушаалаар хэрэгжиж буй таагүй шийдвэр. Уг нь 2010 онд тухайн үеийн эрүүл мэндийн сайд ламбагийн тушаалаар дээр хүнд нөхцөлд ажилладаг эмч ажилчдын цалин дээр нэмэгдэл болгоно 50% болохоор заасан хэдиж хэрэгжихтэй 20% болон буурсан. Тодорхойлбол хүүхэд няраа, сүрье, яаралтай тусламж, мэдээ гүйжүүлэг, эрчим тэмчилгээ их барих эмэгтэйчүүдийн эмч цэвэрлэгч нарын нэмэгдэл цалин байхгүй болж цалингийн хэмжээ дунджаар 50-100 мянган төгрөгөөр буурсан гэжээ. Харин дээрх мэдээллийг салбарын сайд нь үгүйсгэж одоогоос 5 жилийн өмнөх тухайн үеийн эрүүл мэндийн сайд асан ламбагийн хэрэгждэггүй тушаалыг хүчингүй болгосон гэж мэдэгдсэн юм а. Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт баашралтай Sunday Plaza компани Sunday худалдааны төвийн зөөрийн давхарт буюу B1 давхарт энэ сарын 10-наас 11-нд шилжүүлж галгарсан билээ. Одоогоор гал юунаас болж гарсан хичнээн төгрөгийн хохирол учирваа гэдгийг тогтоохоор хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Иймээс хохирлын хэмжээг тогтоогдтол худалдааны төвх нээх боломжгүй гэсэн үндслээр уржигдэр өчигдөр 2 Sunday худалдааны төвг нээсэнгүй. Зөөрийн давхраас дээш гал дархаагүй учирт бусад давхруудад лангуу түрээслэгчид худалдаагаа хийхийг гарын үсэг цуглуулж худалдааны төвийг нээхийг Сандайгийн удирдлагуудаас шаардаж эхэлсэн байна. Харин галд эд бараагаа алдсан түрээслэгчдийн тухайд эдийн засгийн хямралтай байгаа цаг үед хугацаа алдаж ингэж хаалттай баймааргүй байна. Худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж асуудлыг хүртэн шийдэх шаардлагатай. Иргэд ч гэсэн хаалттайг мэдэхгүй худалдаа хийхээр зорж ирсээр байна. Тиймээс галгарсан хэсгийг яаралтай цэвэрлэж хохирлыг тооцож бусад давхрын үйл ажиллагааг эхлүүлэх хүсэлтэй байна гэдгээ өчигдөр мэдэгджээ. Өдөр ирэх тусам тэлсээр байгаа төсвийн алдагдлын хэмжээ өнгөрөх 9-р сард 867.3 тэрбум төгрөг хүрчээ. Өмнөх сарын үед төсвийн алдагдлыг 703 тэрбум төгрөг хэмээн гаргаж байсан бол сарын хугацаанд их улам тэлсэн үзүүлэлттэй байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын 2015 оны эдийн засгийн өсөлтийг ч 2 анзаар тайлбарлаж байгаа юм. Тухайлбал Дэлхийн банкнаас 2015 оны эдийн засгийн өсөлтийг 3.3% хэмээн таамагласан бол Азийн хөгжлийн банкнаас 2.3% байна гэж шинжилсэн. Энэ нь Монгол Улс төсвийн тэнцлээ барих замаар эдийн засгийн өрсөлдөө сайжруулах цаг алидын илэрлэл гэдгийг өчигдөр үндэсний статистикийн орооноос мэдээлэл хийх үеэрээ тодтогчээ. Улсын хурлдах ардчсан намын бүлэг өчигдрийн хурлаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийсэн байна. Энэ үеэр Улсын хурлдах ардчсан намын бүлгийн дарга Гаргамбатар хуульцсан байнгын орооны дарга төрсөлдсөн гишүүдийн дэмжлэг хүлээгээд байсан төвдөн дөрж гишүүнийг нэрээдсэн болохыг мэдэгджээ. Өнгөрсөн 7 хоногт хуульцсан байнгын ороо уралдаж байнгын орооны даргаыг чөлөөлөх томилох асуудлыг хэлэлцэхэд Гамбат гишүүнээс гадна төвдөн дөрж гишүүн нэрээ төвшүүлсэн. Санал хураахад төвдөн дөрж гишүүн олонхын дэмжлэг хүлээсэн юм. Харин Улсын хурлдах ардчсан намын бүлэг өнгөрсөн бүрэг гарагт хуралдаад бүлгийнхээ шийдвэрээс зурж хуульцсан байнгын орооны дарагт өөрийн нэрээ төвшүүлсэн төвдөн дөрж гишүүнд хариуцлага тооцсон бүлгийн дэд даргаас нь чөлөөсөн. Улмаар Улсын хурлын чуулганы нэгдсэн уралдаанаар хуульцсан байнгын орооны даргаыг томилох тухай асуудлыг хэлцэхэд Улсын хурлдах ардчсан намын бүлэг завсарлага авсан төвдөн дөрж гишүүн нэрээ төвснээр Гамбат гишүүний хуульцсан байнгын орооны дарагт нэвт төвшүүлэн томилох боломжтой болж байгаа юм. Мөн хуралдаанаар Монгол Улсын хурлын тухайд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжижээ. Улсын хурлын гишүүн өргөдлийн байнгын орооны дарга Баасанхүү өчигдөр сэтгүүлчд мэдээлэл хийж Улсын хурлын гишүүн засгийн газрын хэрэглэх газрын дарга Баяр Зүгтийн асуудлаар нийслэлийн прокурорт хандна гэдгээ мэдэгджээ. Ингэж прокурорт хандах болсон нь өнгөрсөн 7 хоногт сайд Баяр Зүгт мэдээлэл хийх үеэрээ нэр хүндэт нь халдаж гүйтгсэн гэж үзэж байна. Энэ тухай тэрээр өнгөрсөн 7 хоногт сайд Баяр Зүгт албан тушаалаа ашиглан мэдээлэл хийж миний нэр хүндэт халдаж гүйтгсэн. Яагаад гүйтгсэн гэдгийг онцолж хэлж байгаа вэ гэхээр би машины асуудал, мөнгөний асуудал яриагүй байхад намайг ярьсан мэтэр хэлсэн. Би өнөөдөр нийслэлийн прокурорын Амгаланбаатар гэдэг хүнтэй очиж уулзна. Ер нь буйнаа нуснуу, бузраа нуснуу гэдгийг олж тогтооё. Би сайд Баяр Зүгтийг огцруулах үндсэлтэй 3 асуудлыг тусгасан. Гэтэл нотлох баримтгүй гэж байна. Уг нь өөрөө гарын үсэг зараад өөрөө ярьчихсан учраас нотлох баримттай гэж тоохгүй байсан юм. Тэгэхээр энэ асуудал дээр эрүүг үүссэн юм уу? Үүссэн бол яагаад хэрэгсэхгүй болгосон юм? 1 сая юм уу 10 сая юм уу гэдэг мэдээллийг Амгаланбаатар гэдэг хүнээс шаардаж авна гэдгээ аль бие ёсоор мэдэгджээ.